За болцсон. За. Сайн байна уу За. бодгоо ихчээ. Өрөө хаврын сайхан мэндийг хүргэе. Сайн байна уу? Хаврын минь төргий. Баярлалаа. Урилгын маань хүлээж авч 91 дэх зочин болж байгаад маш их баяртай байна. За. Баярлалаа. Намайг бас одоо энэ ярилцлаганд оруулж байгаад бас баярлж байна. Та Тэгээ маань чат хатгаар одоо чиний сайхан нэвтрүүлгийг одоо баяжуулах мэдээлэл өгөх болов гэж бас өгөхийг одоо зорж байна. Тий. тэгэлгүй яах вэ? Аа 1980 онд эх орныхаа хэлийг даваад дайна гэдэг аз жаргалын индексээрээ одоо дэлхийд дээгүүрт ордог энэ сайхан оронд ирсэн байна. Хоёулаа цаг хугацааг урагшлуулад тэр цаг руу буцаад очивол энэ хүү ярианаа цааяда хөрөлдөөн нэхдэг. Мгм. Би өөр 67 онд нутгаас гарсан шүү дээ. Яг Аа тийхий бол тий 67 онд хүүхэд байхдаа тэгээд 80 оноос эхлэхүү тэгвэл за хоёулаа тэгвэл дахиад урагшлаад 67 оноос их тий за сонирхолтой тэгээ тийм ээ. за тий 67 онд би чинь одоо жоохон тийнейжер байсан байхгүй хүүхдтэйсэн тий. Тийм байна. Тэгээд манай аав тэгэхэд юу элчин сайдаар Чех улсад томилогдоод тэгээд одоо гэр бүлээ бид нар одоо баахан хүүхдүүд манайх чинь дөрвөлээ манай эгчдүү бид нар чинь дөрвөлээ ахгүй Мгм. дөрөв хүүхэдтэй ингээд манай аав ээж хоёр Прагад алтан Прагийг зорж исэн юм аа 67 онд. Тэгээд би анх ирж байхдаа алтан Праг гэхээр зэрэг хачин гоё алттай их гоё бөөн алтан байшинтай их гоё байх гэж бодоод ирсэн чинь нэг бараан байшин готоогод ахгүй. Тэр үедээ нөгөө дээр үед чинь нөгөө чахад чинь нөгөө нүүрс үлдэг байсан учраас зэрэг айгүйх ийм утаатай тэгээд ингээд байшингууд нь ингээд сар байшингууд нь цагаан байшингууд нь ингээд утаанд юу нүүрс мөсний утаанд ингээд ясаар агаад бохирцоор агаад ингээд саарлалтсан байдаг байхгүй. Тэгээ би айгүй гайхаад яхаар алтан параг гэж нэрлэдэг юм болоо гэж бодож гайхаж ирсэн. Тэгээ тэр үед чинь бас тэр 60-аад оны үед дээр үед чинь айгүйх нөөц төрдөг байсан болохоор төлдөг байсан болохоор зэрэг тийм айгүй тийм уур юу утаа ихтэй тийм хот байсан гэж дуусан. Тэгвэл аажим ажмаар тэр нөгөө нөөц төлөхөө болсноос хойш параг айгүй гоё цэвэрхэн юу юутай нөгөө нэг юу гэдэг лээ агаар магаар нэг юу тийм цэвэрхэн тийм гоё хот болж болсон юм байлаа. Ер нь бусад орнууд ч гэсэн тийм л юм шиг, тийм төвхтөл юм шиг байлаа. Лондон, Мондо энэ төр тий. Мгм. Тийм. Тэгэж би анх удаага 67 онд Прагад ирж исэн юм аа. Тийм. Тэгээд тэнд бид нар нөгөө Орос сургуульд ороод тэгээд Чех тэгээд эдээшээ дасан зогсоод Чех хэлийг сураад тэгсээр байгаа л одоо миний энэ амьдрал Чехаас анх удаага эхэлсэн гадаадд байх амьдрал одоо Чехаас эхэлсэн гэж хэлж болно тий. Мгм. Тийм байна. Мм. 58 жил шахуу 60 жил шахуу ингээд Тий. өсвөр насндаа гарч яваад одоо та маань дайн улсад амьдарч байгаа. Тэгвэл 80-аад оноос эхлээд дайн улстай холбогдох нь байна тийм үү? Тий Мгм. би 76 онд нөгөө оюутан байж байхдаа манай оюутан байж байхдаа Чехд би дайна залуутай үерхэж гэлж исэн байхгүй 67 Мгм. 67-г нь худлаа ярьж байна. 76 онд А 76 онд анх оюутан байж байхдаа би дайна залуутай танилцаад нөгөө оюутан байж байхдаа танилцаад тэгээ үерхэж эхэлжсэн байхгүй тэр үед тий. Тэгэхэд бол барууны хүмүүстэй одоо ингээд наазилж ярих бол ерөөсөн айгуу тийм бараг хориотой тийм зүйл мгм. байсан шүү дээ. Тэгээд л одоо янз янзаар илчээсээ би ямаас энэ тэр айгуу гайхаж намайг одоо чи нэг өчнөө одоо 2 сая монголчуудаас тэгэд чи нэг 2 сая хүн байсан баха Монголд. Аха. 2 сая хүн дотроос чи нэг монгол хүн олоод найзалж болохгүй байна. Тэгэхээр нэрийг би тэгээд ярьжсэн байхгүй. Гэхдээ тэр 2 сая хүний чинь тэр сайхан таалагдах тэр залуу чинь одоо хаана байна аа? Гэж би ихсэд ямар очиад тэгж ярьжсэн хашгин жисэн байхгүй. Мгм. Тэр нэг оюутан хариуцсан тэнд элчин сайдын яамд оюутан хариуцсан зөвлөх байдаг. Мгм. Тэгээ тэр хүн тэгж намайг юу донгодж шүмжилж яхад нь би та тэгвэл нэг надад таарахаар нэг залуу олоод өгөөч энд бол тийм залуу алга ба штэ гэж би ярьжсэн. Тийм тэгж санаагаар тэгж юм болдгоо билээ штэ энэ чинь. Харин тийм ээ. Тийм. Тийм.
Тэгэл надад таалагдсан тэр сайхан хүнтэй би тэр үед үерхэж эхэлж ирсэн ба. Энд Мгм. 76 оноос хойш те. Тийм байна. Тэгээ тэр сайхан үерхэл маань явсаар байжгаад тэгээд сайхан өрх гэр болоод айл бүл болоод мэдээж сайхан өрнсөн. Ингэж өрнж явахдаа таны маань амьдралд дайн улсад ирээд амьдраад төрийн бас байгууллага байгуулад Монгол руугаа маш олон төслийг, маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байх юм. Энэ сайхан баялаг ярианаас хоёлоо хуваалцууд. За тэгээд одоо юунаас эхлэх вэ? Анх нөгөө төсөл хэрхэн яаж хэрэгжүүлжсэн тухайга ярих уу? Тэр маань нөгөө Монголд оюуны хөрөнгө оруулалтууд тэгээд мөн нөгөө 90-ад он гараад өмнө нь байж байгаагүйгээр тараншины хүүхдүүд буюу гэр бүлээс болоод ингээд манай нийгэмд чи өмнө нь байгаагүй хэцүү асуудлууд гарсан. Танай байгууллага маань энд маш их хөрөнгө оруулж байсан билээ. Энэ тухайга хоёулаа ингээд яриул хүмүүст бас. Энд ирэхэд бол ер нь монголчууд байдгүй байсан шүү дээ. Би одоо анхных нь монгол хүн 80 онд анх иржсэн. Манай нөхөр дайнаас Монгол руу 80 онд анх иржсэн. 80 онд намар ирээд тэгээд бид хоёр Монголдо хормон хийгээд тэгээд би чинь одоо Монголд бүтэн жил ажилласан байсан байхгүй тэр тохоо үедээ. Тэгээ манай нөхөр уцаар ирээд би одоо ингээд тийм боломжтой болчлоо. Монголын визийг одоо авчлаа. Тэгээд одоо би хэдхэн өдрийн дараа Монгол руу одоо нисэх гэж байна гэж над руу уцаар ирж байсан. Тэр тухайн үед чи ерөөсөө тийм интернет ч байхгүй. Уцаар нэг айгүй муу дуутай моцаар нэг арай хийж нэг холбоо өрдөг тийм үе байсан байхгүй. Тэгээд ер нь холбоо өрхөд ер нь жоохон тийм хэцүүхэн тийм үе байсан. Тэгээд хэдхэн өдрийн дараа ирнэ гэх тэгээд би Улаанбаатарын нэг Буян тухай гэж жижигхэн онгоцны бодол өгдөг байсан шүү дээ. Тэр бодол дээр би очиж нөхрөө бид хоёр ч бас дундаас нэг охинтой болцсон байсан. Манай нөхөр дээр охин маань байдаг байсан. Тэгээд охин маань одоо нэг нас хүрчихсэн. Нэг нас хүрэх гээд тэгээд манай нөхөр манай охин хоёр анх онгоцны бодол дээр Буян тухай бодол дээр бууж ирж исэн. Тэгээд тэр цагаас хойш тэгээд бид хоёр хормоо Монголд хийгээд тэгээд ер нь одоо хаана хоёлаа амьдрах уу? Монголд би амьдрмаар байдаг. Надад Монголд очисон чинь Монголд анх нөгөө айгүй олон жил Монголд байгаагүй байсан бөгөөд тэгээд нөгөө ажил хийсэн чинь айгүйх надад таалагдсан баггүй Монголд байх. Айгүй гоё санагдаад. Тэгээ айгүй олон үеийн найз нөхдөд шинээр одоо найз нөхдөд болоод албан газар хамтарч ажиллаад тэгээд надад айгүй тэр байдал нь айгүйх таалагдчихсан. Тэгээд би Монголдо баймаар санагдаад хоёлаа гуруулаа тэгвэл Монголд байвал яасан гэж би асуусан байхгүй. Гэсэн чи манай нөхөр үгүй танаа Монголд чи одоо ядаж ингээд нөгөө амьдрахаарсан зэрэг хүүхдийн сүүний газар нь амар очтой байт юм байна. Тэгээ ерөөсөө хоол энэ нэгсэн олдож өгөхгүй айгүй хэцүү байт юм байна. Эхний удаадаа хоёлоо юу яавал яасан өөр газар зориул яасан бэ гэж надад бол жоохон энд амьдрах жоохон хэцүү байт юм шиг байна. Хэцүү юм шиг байна. Ажил олдохгүй юм шиг байна. Тийм учраас хоёлоо өөр газар амьдрий дайнд очил яасан гэсэн чинь би дайнд очимооргүй яагаад гэвэл нэг хэлийг мэдэхгүй. Хэлийг мэдэхгүй юм чинь тэгээд дахиад бас нэг гадаад хэл сурна гэдэг чинь бас надад айгүй хэцүү санагдаад тэгээ хоёлоо тэгвэл юу явуул яасан Прагад очиж амьдрал яасан гэсэн чинь болно шүү дээ хоёлоо. Тэгтээ эхний одоо нэг гарч нь болохоор дайн руу очиод тэгээ тэнцэнээсээ хоёлоо тэр Чехад амьдрах зөвшөөрөл авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бид хоёлоо гадаад түүнийг Чех хүлээж авах юм уу гэж юм уу те. Тэгээд ганцхан дэшээ очиод ямар туристүүд байгаа тэгж туристик байж болохгүй. Тэгэхээр нэг байр хэрэгтэй болно, ажил хэрэгтэй болно, амьдралынхаа их усүрийг олох хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр зэрэг ямар ч байсан гэсэн. Дайндаа очиж байгаа тэнцэнээсээ ойрхон Европод байгаа юм чинь ойрхон тэнцэнээсээ юм хөдөлтөл яасан гэсэн юм санал надад тавьжсэн байхгүй. Тэгэхээр нь бодоод одоо ингээ эргээд бодоход бас зөвл санал байсан юм байлаа. Түүнээс бид нөгөө юуш мэдэхгүй тийшээ Прагад очдог бид нэг зөвшөөрөхгүй шүү дээ. Тийм. Тэгээд манай нөхөр чинь бас тухайн үед нөгөө нэг капиталист орны хүн тэгээ би Монголоос ирсэн. Тэгэхэд бол тэгж хүн болгоны тэгж хүлээж авдагч байсан юм уу гэж юм мэдэхгүй шүү дээ тэрийг. Тийм. Тэгээд
Дайнд ирээд 80 онд би хэл сураад 80-аад оноос ахлаад нэг 2 3 жил дайн хэлийг сураад тэгээд уг нь бол дайн хэл бол сурахад бол гайгүй хэл ганцхан дуудлага нь аягүй хэцүү. Өчнөө одоо ажиллагаа болж ирсэн нэг дуудлагыг минь ойлгодог болж байгаа байхгүй дайнаад аягүй хэцүү хэл. Дуудлага бол хэвээр үнэхээр хэцүү. Хүнд хэцүү хэлний нэг байхгүй дайн хэл чинь. Тэгээд яг хөө тэгээд нэг дайн хэлийг аваагайгүй сураад энэ ч тэгээд нас нөхдөд болоод ажил төрөл эрхлээд тэгээд 90 он гараад бас өөр амьсгал өөр болж эхэлж байгаа байхгүй Монголд ч гэсэн одоо илүү нээлттэй бодлогыг 3 дахь орнууд руу чиглэсэн нээлттэй бодлогыг олон орны одоо олон орнуудтай хөрш 3 дахь хөршийн одоо харьцаа холбоотой бай гэсэн тийм бодлого одоо хэрэгжиж эхэлсэн шүү дээ 90-ад оноос эхлээд тийм тэгээд зөвхөн одоо хятад Орос гэхгүй одоо янз бүрийн одоо барууны капиталист орнууд, Европын капиталист орнууд тэгэл Америкт одоо хурш зэрэглэлийн одоо холбоо харьцаатай бай гэсэн тийм шийдвэрүүд ингээ гарч ирсэн. Одоо хойноосоо цуураад ингээ гарч эхэлж ирсэн. Тэгээд тэр нь болохоор зэрэг бид нарын хувьд болохоор зэрэг илүү одоо тааламжтай нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж бодож байна. Тэгээд тухайн үед бид нар тэр Бельгиэс Монгол энэ дайн Скандинав орнуудыг харьцдаг байсан шүү дээ. Чи тэрийг мэдэж байна уу? Мэдгүй юу? Шведэд элчин сайдын яам сүлд ингээ байгуулагдсан. Сүлд байгуулагдсан. Урд нь болохоор зэрэг Бельгиэс харьцдаг байсан юм. Тэгээд тэр үед болохоор зэрэг их олон элчин сайд солигдсон. Тэр элчин сайдтай би бол холбоо харьцаатай байсан. Эхлээд Лондонгоос харьцдаг байсан. Скандинав орнуудыг Лондонгоос манай Монголын элчин сайдын хариуцдаг байсан. Тэгээд сүүлдээ явсаар байгаа тэгээд Бельгид Бельгид тэр Скандинав орнуудыг хариуцдаг тэр үүргийг одоо шилжүүлсэн шиг байлаа. Тэгээд би элчин сайдын элчин сайднад энэ ч дайнд ирэхээр зэрэг би бас зөвлөдөг байсан л да. Эхлээд Лондонд хингээд очир болгоод элчин сайдтай байсан. Тэгээд очир болгоотой бид нар их дотны харьцаатай, сайхан гэр бүлтэй, сайхан хүн байсан л та очир болгоол. Тэгээд очир болгоод бид нар холбоо харилцаагаа үүсгээ. Тэгээд дайн Монголын нийгэмлэгийг байгуулвал ер нь та юу гэж бодож байна гэж зөвлөдөжсэн. Тэгэхэд бол маш зөв сайхан юу байна? Санал байна. Тэгээд дайн Монголын нийгэмлэгээ байгуул. Тэгээд бид нар бас янз бүрийн одоо хэрэгцээтэй дэмжлэг энэ төрийг үзүүлээ гэж учир болгоо иржсэн байхгүй. Тэгээд бид нар 90 оны одоо 7 сард анх дайн Монголын нийгэмлэг гэдэг байгууллагыг байгуулж ирсэн. Тэгээд ямар хүмүүсийг оролцуулах уу гэж бид нар ярьж байгаад тэгээд ямар ч ирсэн гэсэн дайны үндэсний музейгийн Монголын айгүйх тэр өвөр Монгол бараг Ар Монголоос жоохон тийм хөгжмийн цуглуулга, хөгжмийн одоо бичлэгээ тэгэл янз бүрийн ном тэгэл дурсгалтай зүйлүүд энэ юу 1920-30-аад оны үед Монголд амьдарч ирсэн тийм дайн хүмүүс байсан байлаа нэг хэдэн жил. Монголын юу нэг юу гэдэг хөдөө аж ахуйн Монголд хөдөө аж ахуйг одоо хөргөжүүлэхэд хөдөө аж ахуйн тийм нэг тэгж одоо юу гэдэг хөдөө аж ахуйн тийм салбарыг одоо хэрэгж юу Монголд одоо дайн шиг дайны одоо юугаар туршлагаар хөдөө аж ахуйн тийм нэг жих юм одоо юу гэх юм те компаниг одоо байгуулахад фермийг байгуулахад ер нь фермерийн аж ахуйг байгуулахад ер нь ямар боломж байдаг гэдгийг судлахаар нэг хэдэн дайн хүмүүс арчсан байлаа. 20-ад оны үеэр. Тэгээ ялангуяа хөвсгөлийн тэр Эрдэнэ болгон сумыг зорж очоод тэгээ тэнцээ 27 оноос бараг 10 жил тэнцээ дайнууд амьдарч ирсэн байлаа. Тэгээ тэнцээ нөгөө янз бүрийн нөгөө хөдөө аж ахуйн тийм фермерийн аж ахуйг хөгжүүлэх гэж тэгэл янз бүрийн үйл ажиллагаа тэнцээ явуулж исэн байлээ. Тэгээд тэр явуулж исэн хүмүүс нь болохоор зэрэг нэлээд тийм нөлөө бүхий хүмүүсийн одоо
хүмүүс байсан бөгөөд эрдэмтэд судлаач тийм хүмүүс байж таараад тэгээд эдгээр Монголын тухай айгүйх олон ном бичээд зарим нь болохоор одоо Хенинг Хасланд Кристенсен гэдэг хүн болохоор зэрэг 17 8 орны хэл рүү орчуулсан тийм олон номуудыг бичсэн хүн байлээ. Тэгээ бас Карл Крепс гэдэг нэртэй юу эмч эрдэмтэн хүн байсан. Тэгээ тэр хүн болохоор зэрэг тэр тухайн тэр Эрдэнэ улгаан сумын одоо янз бүрийн өвчтөе хүмүүсийг эмж ирсэн тийм түүхтэй юм байлаа. Тэгээд тэд нар болохоор зэрэг юу айгүй олон тийм ном юу ном одоо өгүүлэл янз бүрийн сонирмон дээр бичиж яриад ном гаргаад тэгээд тэр гаргасан номнууд нь тэгээд Монголоос авчирсан ялангуяа тэр Хенинг Хасланд Кристенсний одоо цуглуулсан янз бүрийн тухайн үеийн одоо юунууд байгаа шүү дээ. Амьдралд нь хэрэгжилж ийсэн янз бүрийн одоо хэрэгслөө тэгэл нөгөө юу гэр тэгэл гэр гихтэл одоо гэр дотор ямар юу байдгийг те зүгээр энгийн одоо айлын одоо гэрийн дотор нь хэрэгжилж ийсэн мебель жижигхэн одоо тэр үеийн 20-д онд хэрэгжилж ийсэн тэр мебель зэвэл байгаа ч одоо авдар мавдар тэгэл ормоор интерес ингээд тэд нарыг зүгээр одоо юу яагаад өвөр Монголоос их авчирсан байлаа 30-аад оны үед. Тэр юмнуудаа одоо энэ Дани музейд бэлгэлсэн байлээ тэр хүн тэр юмнуудаа авчираад тэгээд Дани үндэсний музей тэрийг болохоор тэрийг аягүй сайхан хадгалаад тэгээд энэчнээ нөгөө нэг тусгай хадгалдаг гэм газартай. Тэгээд энэчнээ хадгалаад тэгээд юу яд юм байлаа тэрийг юу яг мэргэжлийн төвшөнд нөгөө консерватори гэдэг нөгөө консервлдаг нөгөө хүмүүс байгаа шүү дээ. Одоо тэр чинь нөгөө одоо музейд янз бүрийн юм хадгалахаар зэрэг тэр чинь одоо янз бүрийн химийн процессор тийм тэрийг энэ төр хадгалах гэж айгүйх ингээд янз юм төрхөж барьж ингээд тэр яг хуучин байсан байдлаар нь ингээд байлгадаг тийм арга хэрэгсэл байдаг байлаа шүү дээ. Тийм мэдлэгтэй тийм боловсралтай хүмүүс байдаг. Тэгээд тэд нар тэгж тэр юуг ингээ хадгалаад тэгээд хаяа нэг үжиглэн гаргахаар тэрийг ингээд нөгөө жишээлбэл 95 онд бол Монголын Стефенс Номера гэдэг монголчууд тэгээд энэ юу степ тал газрын нүүдэлчд гэсэн тийм үжиглэн 95 онд анх эдний үндэсний музейд ингээд аюул том үжиглэн гарч ирсэн байхгүй юу. Тэгээд 5 жилээр тэр үжиглэн бол тэр үндэсний музейд нь юу үзүүлж тийм байршуулж тэгээд олон түмэнд үзүүлж ирсэн байхгүй 95 он. Тэгээд 90 онд бид нар тэр нөгөө Дани Монголын нийгмлэгийг байгуулахдаа тэр үндэсний музей Монгол одоо тэр цуглуулгыг хариуцсан мэргэжилтэн байгаа шүү дээ тийм. Тэр мэргэжилтэнтэй холбоо өрөөд манай энэ нийгмлэгт орох уу манай ийм бид нар ийм хүсэлтэй байгаа. Тэгээд HSD ямнаас бид нарыг бас тэмцэж байгаа. Тэгээд тэнд орох уу гэсэн чинь тэр хүн би дуртай орно этнологон баггүй. Би дуртай орно би дэмжиж тэгээд өвөл хэдүүлээ хизээ уулзах гэж байгаа бид нар цагаа завхраа. Тэгээд бас тэр Хенинг Хасланд Кристенсен гэж Монголд 20 оны үед явжсэн хүн байгаа шүү дээ. Яг тэр нөгөө нэг этнолог тэгээд этнограф тэгээд нөгөө нэг олон газараар явжсэн тийм нэртэй хүн байдаг байхгүй аялагч байдаг. Тэгээд тэр хүний хүүн нэгээд тэр үед болохоор тэр 90 онд болохоор тэр Хатан хааны ордны одоо дараагаар ажиллажсэн байхгүй. Тэгээд Хенинг Сорн Хасланд Кристенсен нэгээд тэгээд тэр хүн рүү бид нар холбоо ирсэн чинь тэр хүн би бас би бас оролцъё гэд. Тэгээд тэр хүн оролцоод тэгээд Москвад гэдэг эдний хоёр дахь том хот Орхус хотын музей Москвад гэдэг музейд бас ажилладаг. Тэгээд Орхус хотын том их сургуулийн профессор Клаус Фердинанд гэдэг хүн байсан. Тэгээд тэр хүнтэй бас холбоо барьсан чинь тэр хүн би бас дэмжиж би бас оролцъё гэд. Ингээд профессор янз бүрийн хүмүүсийг ингээд зөвлөж байгаа байхгүй. Тэгжсэн чинь бас өөрөө бас нэг хүн манай үүдийг тогшоод намайг Янко гэдэг би архитектор хүн байна. Тэгээ Монголыг бол би залуугаас их сонирхож сонсч байсан хүн. Тэгээд ийм Дани Монголын нийгэмлэг гэдэг юм байгуулж байгаа юм байна. Тэр нь би бас оролцъё гэж бодож өөрийнхөө өсөлтөөр ирлээ гэд манайд иржсэн байхгүй юу.
Ийхмэд тэгээд бас тэр үед чинь хингээд Yorn Beach гээд дэлхийд нэртэй тийм аялагч байсан юм даа. 50-аад оны үед тэр хүн бол манай нөхөр ярьжсэн байхгүй надад. Би жоохон багтаа ингээд 50-аад оны үед ингээд энэ хотын төвөөр явж байхад Yorn Beach ингээд аюу том юм том зарлууд ингээд юу байшин дээгүүр ингээд байдаг байсан гинэ. Ийм том зарлууд. Yorn Beach-ийн одоо ичт аяллаас энэ гэсэн тийм аюу тийм кино гардаг байсан гинэ. Тэр нь болохоор тэр нэг амар юм авраг том загснууд юу могоо байдаг штэ. Тэрнтэй энтэй тэр өөрөө юу ингээд ноцолцчихсэн тийм зураг мөр документарны тийм кино мэнэ мафраг гэсэн яваагаа газар байхгүй тэрүүгээр энэ явж байгаа зураг мөргө ахуулаад тэгээд документарны аягүй олон тийм кино хийсэн юм байл л хийсэн юм байл л дээ. Тэр Yorn Beach гээд тэгээд тэр хүн бол бүр залуугаасаа эхлээд Монголд аягүй хайртай. Монголыг бас Монголд очиж үзнэ гэсээр хагаад бүр 50 хэдэн онд өөр хөдөлсөөр хагаад Монголд очоод тэгээд бас өөрийгөө танилцуулж ярьж байгаа. Тэгээд Монголд жил болгон ингээд аягүй олон туристуудыг авчдаг болоод бүр ингээд монголчуудтай аягүй холбоотой авчихсан социализмын үед ч гэсэн. Тэгээд тэр хүн бас оролцъё. Тэгээд Yorn Beach тэгээд ингээд нэлээд тийм алдартай хүмүүсийг ингээд цуглуулсан байхгүй юу тэр үед 90 онд. Тийм. Тэгээд тэд нартай бид нар ичсэн сайд очруулгыг уулзуулаад тэгээд ингээд бид нар ийм зорилготой ингэж ажилламаар байна гэж ингэж юугаа дүрм мөрмө боловсруулаад тэгээ анх 1990 онд анх тэгж манай нийгэмлэг байгуулагдчихсэн юм. Тийм. Тэгээд бид нарын зорилго болохоор Монголыг одоо сурталчлах, Монголын соёл одоо соёл хөгжил тэгээд Монголын одоо монголчуудын тухай одоо Скандинавид одоо сурталчлах тийм гол зорилготой байсан бөгөөд бас Монголын одоо байгууллагууд, Монголын одоо төрийн болон төрийн бус байгууллагууд, дайны төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондыг одоо холбож өгөх, хамтарч ажиллах одоо боломжийг бий болгох гэсэн бас энэ зорилготой байсан бөгөөд бас нөгөө Монголын тухай одоо сэтгүүл сонинг одоо гаргах гэсэн энэ бас зорилготой байсан. Тэгээд ингээд гэр гэдэг сэтгүүлийг бид нар анх юу гаргаж ирсэн байхгүй юу? Шийдэр гэр гэдэг сэтгүүлийг харсан нөгөө одоо манайх харж амжаагүй. Тийм үү. Манайх одоо 122 дугаар би тэрийг нэг чамд харуулах уу? Тэгээ. Зөвхөн. За одоо би наваад ирээсаа. За тэгээ. За. Гэр гээд нэр нь өстө хөөрхөн гоё юм те. Гэр одоо жишээлбэл одоо ингээд ийм гэр гээд юм шүү. Сая бид нар нөгөө нэг шивэдэд очсон шүү дээ. Шивэдэд бид нар нөгөө очсон те. Тэрний зураг нь энэ ч байгаа байхгүй. Тэгээд нөгөө 100 жилийн нөгөө нэг 100 жилийн нөгөө Монголын үндсэн хуулийн 100 жилийн ой болоод нэг хүлээн авалтсан шүү дээ те. Тэрэн дээр бид нар очиж ирсэн. Тэгээ энэ одоо бид нар сая 122 дугаараа гаргасан байгаа байхгүй. Тэгээд ингээд энийг болохоор зэрэг энэ ганцхан одоо Монголын тухай гардаг, дайнд гардаг дайн хэл дээр гардаг Монголын тухай ядаг ганц зүйл бол энэ байхгүй. Тэгээ энийг бид нар үндэсний Хатан хааны нэрмжид тэр юу гэж байдгийг нөгөө нэг номын сан гэж байдаг байхгүй. Улсын номын сан гэдэг юм уу та. Тэгээ Хатан хааны нэрмжид хамгийн том номын санд нь явуулдаг. Тэгээд өөр ингэсэн нөгөө ESD number гэж яддаг шүү дээ. Тийм замбартай. Тэгээд айгүй олон номын сангуудад бас хүрэгддэг. Тэгээд гишүүдтэй бид нар энийг явуулдаг. Тэгээд бас тэрнээс гадна бас ингээд жоохон хуучсан дугааруудаа бид нар онлайнаар ингээд юу яагаад онлайнаар нөгөө копидад тэгээд онлайнаар гаргадаг байхгүй. Онлайнаар бас уншиж болно. Манай хомпэйж руу орох юм бол манай хомпэйж болохоор зэрэг айгүй олон жил хомпэйж ажиллаж байгаа. Тэгээд тэрнээс гадна Instagram-тай тэгээд энэ сэтгүүлтэй тэр сэтгүүлийг бас ингээд уншиж болно. Тэгээд харамсалтай дайн хэлээр байна. Харин тийм байна. Дайн хэлээр тий. Дайн хэлээр тий. Тэр нь жоохон тийм харамсалтай. Тэрнээс айгүй энэ чи айгүй сонин мэдээлэл тавигддаг байхгүй. Тийм. Тэгээ Монголд болж байгаа үйл явц тэгэл түүх, соёл тэгээд нөгөө ялангуяа 20-д оны үед явж ирсэн дайнчуудын одоо өөрсдийнх нь юу яаж ирсэн сэтгэл тэгэл ажиглаж ирсэн зүйлсүүд хөгжлийн тухай
бодол санаа бүх юм энэ чинь бичигдсэн байгаа байхгүй. Тэр Тийм бид байна. нэг тийм. Одоо та Тэрүүгээр ингээд Дайр Монголын нийгэмлэг гээд төрийн бас байгууллага байгуулад эрдэмтэн мэргэд оюун санааны гэж болох хүмүүсийг ингээд хураад цоглуулчлаа. Тэгээ Монгол руугаа ингээд хөрөнгө оруулаад энэ олон жилүүдэд маш олон хөрөнгө оруулсан. Мэдээж тэнцүү үр дүн одоо энэ олон жил оруулсан үр дүнгуудээсээ та хүмүүс танилцуулаач гэд тэгвэл зөндөө олон үр дүн байгаа. Гэхдээ та аль салбарыг ярмаар байна? Та маань тэгээд бас их олон үр дүн гарсан гэж бодож байна. Бид нар чинь 97 оноос хойш одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн баггүй. Манай нийгмийн удирдсан үйл манай нийгмийн гишүүд нэг 200 гишүүнтэй ерөнхийдөө байсан л да. Тэгээд бид нар чинь анх эхлэхэд дандаа л дайнууд байсан шүү дээ. Ганцхан Монгол хүн бие л ганцаар байсан баггүй. Ингээс өмнө тийм. Тэгээд дандаа дайнууд Монголд одоо аяллаар очсон хүмүүс бас манай нийгмийн одоо зорилготой танилцаад хийж байгаа ажилтнтай танилцаад ерөөсөө бид нар бас дэмжээ оролцъё гэдэг ингээд аюул олон хүмүүс бид нартай ирж одоо 200 гишүүнтэй болсон баггүй. Тэгээд энэ дайны хувьд ч гэсэн 200 гишүүн гэдэг чинь бас аюул өндөр том үзүүлэлт юм байлаа тийм. Түүнээс тэгж олон гишүүнтэй байдаг байгууллагууд нь болохоор зэрэг олон нийтийг хамруулсан тийм сонирхолтой тийм байгууллагууд байгаа шүү дээ. Одоо Монголыг гэхээр зэрэг Монголыг сонирхсан хүмүүсийн тоон одоо хэмжээ хязгаартай шүү дээ. Хүн болгон тэгээд Монголыг сонирхоод байхгүй шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг тийм учраас Монгол гэхээр зэрэг ингээд сонирхол татгуйчдын хүмүүс нь болохоор зэрэг цөөхөн тооны хүмүүс ингээд хүмүүсийн сонирхолыг татчих байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг 200 хүнийг ингээд цуглуулна гэдэг бол тийм амар ажил биш гэж би бодож байна. Тэгээд тэр бол бас өөр ингэсэн бас амжилтын үзүүлэлт болж чадхуулал гэж би бодод байгаа байхгүй дотроо тийм. Тэгээд уг нь бид нар бол залуу хүмүүсийг бол татан оролцуулъя энэ юугаа үйл ажиллагаагаа бас өргөжүүлэх гэсэн юм бодол санаа зөндөл байгаа л да. Гэхдээ бол бид нар бас өөрсдийнхээ хийсэн одоо хүртэл хийсэн ажлынхаа амжилтыг бас шамлаж болохгүй гэж бодож байна. Яг тэгвэл бид нар 97 оноос хойш анх бид нар төсөл хэрэгжүүлж байхад харан хүүхдүүдийн тийм төсөл хэрэгжүүлээд тэгээ Монголын одоо бүх 21 аймгийн тэгээд нэмэх нь одоо тэрэн дээр нэмэх нь Улаанбаатарын нийгмийн асуудлаар ажилладаг нийгмийн ажилтнуудыг бүгдээр ингээд сургасан. Одоо давтан сургалтанд оруулаад сургалт явуулж байсан. Тэрнээс гадна бас 2 жилийн нийгмийн ажилтан гэсэн тийм сургалтыг явуулаад 2 жилийн сургалтыг явуулаад диплом олгож ирсэн. Бараг 72 хүнд бид нар тийм 2 жилийн дайны яг мэргэжлийн сургалтынх нь жишгээр одоо тийм сургалт явуулаад тэгээд практикийг онл хослуулсан тийм сургалт явуулаад 72 хүнд бас тийм диплом олгож ирсэн. Тэгээд тэр бол бас нэлээд том амжилт болсон гэж бодож байна. Тэгээд тэрнээс гадна тэр үед чинь нөгөө нийгмийн ажилтан гэсэн тийм ойлголт бараг байдгүй байсан шүү дээ. Нийгмийн ажилтан гэж хийн те. Нийгмийн ажил гэж одоо юу юм яадаг ажил гэдгийг бас мэддэг байсан байхгүй. Манайд чинь тухайн үед тэр социализмын үед бол нийгмийн одоо асуудал байдгүй байсан шүү дээ. Нийгмийн одоо хүндрэлтэй асуудал гэж байдгүй байсан гэж үздэг байсан шүү дээ. Тий, харьцангуй бага байсан тий. Харьцангуй бага байсан. Ерөнхийдөө хүмүүсийн чинь одоо нөгөө орлогын төвшин бол адилхан байсан шүү дээ. Адилхан хэмжээтэй. Тийм бүгдээрээ тийм баян ядуу гэсэн тийм ямар ч ялгаа байхгүй амьдарч байсан шүү дээ тухайн үед тийм. Тэгээд тэрүүгээр бас тийм учраас нийгмийн ажил гэж тийм шаардлага байхгүйсэн үе шүү дээ тийм. Тэгээд 90 он гарсан ч л одоо ингээл хараанчтай хөөхтүүд ингээ бөөнөрөө ингээл гарч ирээл тийм. Гэр бүл ингээ салд айгүйх гисэл тэгэл архиталт айгүйх болоод ингээл хүмүүсийн одоо хүмүүсийн айгүйх хямралд орж ирсэн шүү дээ 90 онд чинь. Нэг системээс нөгөөрөө орно гэдэг бол айгүй тийм хүндрэлтэй асуудал гэдэг нь бол тэр үед айгүйх мэдэгдчихсэн. Тэгээд тэр бол айгүйх бидний хийсэн ажлын айгүй том амжилт гэж үзэж байна. Тэгээд бас тэрнээс гадна яг тэр нөгөө бага насны 3-аас дээш насны одоо тийм хүүхдүүдийг 40 хүүхдүүдийг бид нар ийм хадамжийн төв байгуулаад тэнцээ байршуулаад тэд нар тусалж ирсэн. Тэгээд бас өсвөрийн насны хүүхдүүдийг бас Монголын хамгийн анхны
одоо хараа хангалтгүй басан хүүхдүүдийг бид нар бас байршуулад тийм халамжийн төв байгуулж ирсэн байхгүй. Тэгээд тэр өсвөрийн насны хүүхдүүд нь хэдэн настай хүүхдүүд байсан гэхээр зэрэг бараг 14-өөс дээш 18 насны хүүхдүүдийг бас байрлуулж ирсэн. Тэгээд бид нар болохоор зэрэг бараг Монголын одоо хараа хангалтгүй хүүхдүүдийг атман гэж хэлмээр тийм хүүхдүүд тэнцээ орж ирсэн байхгүй. Тэгээд эднэрийг бид нар мэрэгжлийн одоо дадлага одоо мэдлэгтэй болгоод тэгээд биеийн даалгуулж ирсэн хэдэн жилийн дараа 10 жилийн дараа тэгээд бид нар бүгдээрээ одоо өөр гэсэн амьдралтай болоод ингээд манай цогцлол гарч ирсэн. Тэр жижиг насны жижигхэн хүүхдүүдийг болохоор бид нар эцэг эхтэй Монголын одоо тэр нөгөө хүүхдийн үндэсний төлөө байгууллага байдаг шүү дээ. Үндэсний төв гэж байдаг шүү дээ. Тэр байгууллага эднэртээ нийлж яагаад бид нар эцэг эхтэй одоо холбож өгөөд эцэг эх рүү буцаагаад тэгээ сургууль оруулах ажиллагааг бид нар бас тэр үед явуулж ирсэн. Тэр бас амжилттай болсон гэж бодож байна. Тэгээд бас тэрнээс хойш бид нар яаж тусалж ирсэн гэхээр зэрэг тэр нөгөө ер нь гудамжинд хүүхдийг гарахаас урьдчилан сэргийлэх ажил бас манайд аюу хэрэгтэй байт юм байна гэдэг ингээд 300-аад гэр бүлийн гишүүдийг хамруулсан ийм гэр бүл төв гэдгийг бол бид нар хан уул дүүрэг биш Баянгол дүүргийн нэг дүүрэгт бид нар хэрэгжүүлж ясан. Тэгээд 300-аад одоо бүх гэр бүлээрээ ингээд нийлээд гэр бүлийн гишүүдтэйгээ нийлэхээр 300-аад хүн хамруулсан тийм гэр бүл төвийг нээгээд тэгээд тэнцээ одоо чөлөөцөөгөө хэрхэн яаж өнгөрүүлэх нь бид нар бас дэмжлэг үзүүлээд зарим хүүхдүүд юм оёх тэгэл нөгөө хевсэнцэр одоо маягийн юм ингээд нэхэвтэй нэг гэдэг юм одоо юу гэдэг л тэр чинь нэхэвтэйг тийм тэгээд сүлжмэл одоо хийх гэх юм уу тийм тэгээд мужаа одоо гэр орон дотроо ингээд нөгөө сандал мандал эвдэрсэн байх юм бол тэрийг доор орж мужааных нь тэр юун дээр мужааны өрөөнд нь ороод тэр юм ингээд засах. Тэгээ бид нар тэр ид бүрэн тоног төхөөрөмжийг бас тэр хөдөлж авчихсан байхгүй. Одоо юу гэдгийг төөрөө одоо мужаа хэрэгслүүдийг бид нар тэр үед бас ид бүрэн тоног төхөөрөмжийг тэр гэр бүл төвд одоо байршуулж яасан. Тэгээд нэг хэдэн жилийн дараа тэгээд гэр бүл төвийг маань нөгөө бид нар эхлээд нөгөө нэг юм нэг газар юу яагаад Баянгол дүүргийн нэг орон сууцны хороолтын нэг байрных нь доор подвалд нь бүр хүн хэрглэж болохгүй тийм амар подвал байсан нь ингээд бүр засвар хийгээд аюу гой болгоод тэгээд згсэн чинь улсууд ингээд сонирхоод эхэлж байгаа байхгүй. Ийм юм дээр чинь бид нар бас ормоор байна гэдэг. Тэгээд явсаар агаад хэдэн жилийн дараа энийг бид нар ингээд түрээсэлж чадахгүй юм байна. Тэр байрны хүмүүс нь түрээсэлмээргүй байна. Бид нар одоо өөрсдөө энийг хэрэгжүүлмээр юм гэсээр агаад сахуусаар агаад бид нар тэгээд тэнцэнээс нүүх одоо гэр бүл төвөө одоо нүүлгэх шаардлага гарч ирсэн. Тийм үе байсан байхгүй. Тэгэл нэг л юм ингээд засаад ингээд янслаад өгөхөр зэрэг ингээд өөр хүн булгаад авах юм уу тийм байдлаас харагдчихсэн тохоо үед. Тэгсээр агаад тэгээд манай гэр бүл төвийн үйл ажиллагаа тэгээд зогссон доо. Тийм талаас ингээд зүгээр бас ажиллахад бас тийм төвхтэй асуудлууд, хүндрэлтэй асуудал бас хувьд бас гарч ирсэн тийм. Тэгээд тэрнээс хойш бид нэр яасан гэхээр зэрэг дайнд бол Монголд болохоор зэрэг дайнд Монголын Дамост гэдэг тийм байгууллага байгуулагдчихсэн. Тэр дайнд Монголын сургалт судалгаа сургалт судалгааны төв гэсэн тийм Дамост гэдэг тийм байгууллагыг тэнд байгуулжсэн байхгүй Монгол. Тэгээд тэр төвийн үйл ажиллагаа тэр одоо нийгмийн ажилтнуудыг одоо бэлтгэх, нийгмийн судалгаа шинжилгээ хийхтэй нийгмийн асуудлаар одоо ямар зүйлсүүд гарч ийн гэдгийг бас судлах. Тэгээд төрийн байгууллагатай хамтарч ажиллах. Яг орон нутгийн төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах энэ гэдэг ийм ажлыг хэрэгжүүлсэн тохоо үед тэр 90-ад оны сүүлээр тэгж явсаар байгаа. Тэгээд дараа нь бид нар тэр гэр бүл төвийг тэгээд нэг 10 жил тэгж ажилласан. Тэр нөгөө нийгмийн ажлын асуудал дээр. Тэгээд сүүлдээ 2004 оны үед манай тэр нийгмийн ажилтнуудын сургалт дуусах үеэр болохоор зэрэг манай нийгмийн тэр орон нутгийн нийгмийн ажилтнууд ямар шийдвэр гаргасан бэ гэхээр тийм
шийдвэр гэх юм одоо юу гэх санал дэвшүүлж ирсэн. Тэгэхээр бид нар одоо нэгэнтэй ингээд олон жил хамтарч ажиллаж ирсэн. Тэгээд бид нар тэр үед бас яаж исэн гэхээр зэрэг энэ нийгмийн ажилд нь нөгөө нэг 2 жилийн сургалтанд сурч ирсэн шүү дээ, тий. Тэр нөгөө нэг юу онор практик юу хослуулсан юм сургалт байсан гэж би түрүү ярьжсэн шүү дээ, тий. Тэгээд практик нь одоо юу байсан гэхээр зэрэг тэднэрт бүгдээр нь нэг жилээр одоо 4-5 хүүхдийг хамруулад ингээд нэг жилээр соёл дээр тулгуурсан нийгмийн ажлыг та нар хэрэгжүүлгээд ингээд тэд нар өөрсдөө саналаа дэвшүүлээд тэгээд өргөдөл маягийн бид нарт ингээд ирүүлээд тэгээ яг ингээд төсөл хэрэгжүүлэхэд ямар өргөдөл өгдөгөө тэр бүхийг ингээд та нар ингээд энэ дотор оруулаад ингээд юу бичээд тэгээд энэ өргөдлөө хэдэн хүүхдийг хамруулах уу яг ямар зорилго төрөх гээд байгаа ямар одоо үр дүн гарах ёстой гэдгийг та нар ингээд төлөвлөд ингээд бичиж дэрүүл гэжсэн байхгүй тэр оюутнуудаас. Тэгээд бид нар яасан гэхээр зэрэг юу 4-5 хүүхдийг сонгоод бид нар одоо энэ чинь жишээлбэхэд хангуулд оддын эрэлт гэсэн тийм нэртэй тийм төсөл хэрэгжүүлсэн нэг жилийн. Тэр нь ямар төсөл гэхээр зэрэг тийм нөгөө нэг драма юу жүжигийн хэлбэрээр ингээд хүүхдүүдийг жүжиг тоглуулад жүжигийн хэлбэрээр өөрсдөө одоо нийгэмшүүлэх тийм ажлыг хэрэгжүүлье гэсэн тийм санал гаргаж ирсэн. Дорногоос ямар санал ирсэн гэхээр зэрэг бид нар хүүхдийн одоо театртай дорногод тэр хүүхдийн театр маань одоо ингээд юу явахгүй байгаа ажил нь. Тэгэхээр зэрэг тэр бид нар ажлын аягүйх өндөр агуу туршлагатай ийм хүүхдийн театрт ажиллаж байсан тийм хүмүүс байгаа. Тэд нар дээр ингээд тулгуурлаад ийм хүүхдийн театрыг бид нар хийя. Тэгээд ингээд харан хяналтгүй одоо энэ дорногоо Улаанбаатар энэ хооронд ингээд юугаар нөгөө богоноор наашаа цаашаа явдаг тийм хүүхдүүд аюух байсан байхгүй юу? Тэр хүүхдүүдийг бид нар хамруулад тэгээд сургууль завсарсан тийм хүүхдүүдийг хамруулад ингээд ийм юу хүүхдийн театрыг ингээд хүүхдийн театр маягаар ийм хэлбэрээр бид нар энэ төслийг хэрэгжүүлье гэсэн тийм санал ирсэн. Тэгээд өшөө чинь юу вэ? Өшөө тэгээд юу дундгавд болохоор зэрэг бид нар нөгөө нэг морин хуураараа бид нэг алдартай. Тэгээд морин хуурын чуулга ийм хүүхдүүдийн дунд бас хийгээд бий болгоод тэгээд ингээд нийгмийн ажлыг тэр юун дээр морин хуур дээр тулгуурлаад морин хуурын урлаг дээр тулгуурлаад нийгмийн ажлыг явуулъя гэсэн тийм санал ирээд гихмэд одоо ингээд нэг 10-аад ийм юу орон нутгаас ингээд ийм санал ирээд тэгээд тэр нөгөө сургалтанд багш нар нь явж байгаа шүү дээ. Бид нар ингээд ийм юм хэрэгжүүлдэг гэсэн ийм саналууд ирээд тэгээд ингээд бүтэн жилээр бид нар аягүй гоё нөгөө хүүхдүүдээ ингээд нийгэмшүүлээд урлаг дээр тулгуурлаад сургуульд нь амруулаад бичиг үсгийнхэн чадварыг дээшлүүлээд одоо нэг жишээлбэл тэр хүүхдийн театр явуулна хүүхдийн одоо жүжиг хийнэхээр тэр хүүхдүүд чи одоо ном унших чадвартай болох хэрэгтэй байж тээ тийм ээ. Тэгэхээр зэрэг бид нар чи нөгөө нэг айгүйх юу бичиг үсгийн чадвар нь айгүй сайжраад үлгэр өөртөө уншаад тэгээд ингээд гол баатартай тоглох дүрээ энэ төр бий болгоод ингээд бүтэн жилдээ гэж ажилласан байхгүй юу тэгэж үтсэн. Тэгээд бид нар чинь 2002 онд болсон 2005 онд ч үлээ. Тэр үед бид нар нөгөө нэг манай гавьяат оперын дуучин хин гэж байсан шүү нөгөө нэг муугаар хэлсэн нэг монтаг гавьяат жүжигчин байдаг шүү санаж нөө оперын дуучин. За бацсан болоо. Уугаар хэлсэн. Урт насан гогоос манай хамтарч ажилладаг Монгол талынхын төрийн бас байгууллага нөгөө манай партнер байгаа шүү дээ. Тэр партнер маань урт насан готой холбоо бариад та одоо энэ бид нар одоо энэ юу сургалтын ажиллагаа дуусж байгаа учраас тэрнийхээ одоо юу концертыг бид нар тавих гэж байгаамаа. Тэгээ филармонт бид нар ярьсан байгаа. Тэгээ филармонт чинь 300 төгрөгийн судалтай. Тэгээд та тэр нэг концертыг сайхан дэглээд ингээд өдөртөд явуулаад өгөөч гэсэн чи урт насангаа за тэгээ гээд зөвшөөрсөн гэсэн. Тэгээд нөгөө хүдэнээс нөгөө бүх нөгөө олон газар 10-аад газраас чи нөгөө хүүхдүүд ирнэ штэ. Багш нартайгаа ирнэ штэ. Тэгэхээр зэрэг тэр нэг 10 хэдэн хоног 14 хоног дасгалаа хийшин гэсэн тэр хүүхдээ.
Тэгээд тэр чинь 6 сард байна да. Тэгээд 6 сар юм 7 сард чилээ намарч илөө. Тэгээд тэр тоглолтоо хийж исэн. Тэгээд заал дөрөн хүмүүс ингээд цуглараа Ямар дайнаас бас нөгөө сайхан юм бэ те? тийм манай юу дайнаас нөгөө энэ сургалт энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцож ирсэн хүмүүс өөртөө ирээд тэгээд бас найз нөхдөд бас дайнаас уураад тий. Тэгээд заал дөрөн хүмүүс тэр концертыг үзчихсэн. Аюу гой концерт болсон. Тэр бүр гайхамшигтай гоё Тийм байна. концерт болоод би өөр сэтгэл хөдлөд бараг уйлжсэн. Соёл Аюу дээр гоё концерт тийм болсон. байна. Соёл дээр нь тулгуурлаад хүүхдийг ингээд өөр нь дамжуулаад алдавдлаггүйгээр дуртай болгоод тэрнийхээ хажуугаар ерөнхий боловсролоо эзэмшээд найз нөхдөдтэй болоод бүр үр дүнбол үнэхээр хүний бүр сэтгэл санаанд бүр гүн сууж шít те. Тийм. Ямар гоё юм. Тэгээд тэрнээс хойш энэ тэр төсөлд оролцож исэн одоо хамтарч ажиллаж исэн манай нөгөө нэг оюутнууд байгаа шүү дээ. Тэр чинь одоо нийгмийн ажилтнууд болсон байгаа шүү дээ. Тэгээд бид нар болохоор зэрэг ингээд энэ ажлаасаа бид нар бүх амжилтаа ингээд амжилтаа ингээд биелүүлээ, оюутан боллоо, нийгмийн ажилтан болчихлоо. Гэхдээ ингээд энэ чигээр ингээд бид нар ингээд садаад ингээд явчихмааргүй шүү дээ. Энийг үргэлжлээд хідүүлээ ерөөсөө юу бол юм? Нөгөө нэг юм сүлжээ болж хөгжээ. Нийгмийн social partnership network гэдэг чинь нийгмийн түншлэлийн сүлжээ гэдэг ийм байгууллагыг хэдүүлээ нийлээд байгуулъя гэж санал гаргахгүй юу? Тэгээ 2004 онд бид нар тийм нийгмийн түншлэлийн сүлжээ гэдэг байгууллагыг байгуулж ирсэн анх хамтарч байгаа. Тэгээд тэрнээс хойш бид нар юу хийх вэ гэхээр зэрэг нийгэмдээ одоо тустай юм хийя бүгдээрээ. Тэгээд нийгэмдээ тустай юу яаж болох вэ гэхээр зэрэг одоо манай Монголд болохоор зэрэг юу ядуу хүмүүсийн тоо айгүй өсчээ. Тэгээ ажилгүйд л айгүй хөтэй болчихсон. Тэгээ манад юу нэн төрөнд хэрэгтэй байна гэхээр ажлын байрыг одоо бий болгох хэрэгтэй байна. Тэгээд ажлын байрыг бий болгоно гэдэг чинь одоо тэр хүмүүст өөрсдийнхээ бизнесийг хөгжүүлж ажлын байрыг бий болгохгүй бол өөр одоо энэ төр тултын ажлын байр бол илэрхийлэл байхгүй. Төрийн одоо тэр төрөөс ингээд нөгөө нэг дэмжсэн ийм компаниуд байхгүй байна тийм. Өөрсдөө л одоо компани хөл дээрээ босгохгүй бол одоо төрөөс тэгэж нөгөө хуучин дээр үе шиг нөгөө үйлдвэрийн готлын үйлдвэр тэгээ хэвсний үйлдвэр гэдэг тийм юм байгаа байсан. Тэгэхээр өөрсдөө тэрийг л одоо бий болохгүй юм байна гэдэг. Тэгээд хэдүүлээ яа гэхээр зэрэг одоо бизнес гэдэг юм руу чиглэл ажиллагаагаа явуулъя. Тэгээд бизнесийн одоо жижиг бичил болон жижиг бизнесийг одоо орон нутагт өргөнөөр бий болгох гэсэн юм санал үлсээд тэгээ бид нар ч гэсэн бизнес эрхийг яаж хэрэгжүүлдэг талаар өөртөө бас мэдлэг чадвараа дээшлүүлээгээд ингээд айгүй олон хүмүүс одоо бид нар бизнесийн сургалтыг явуулъя гэсэн санал үлсээд тэгээд бизнесийн сургалтыг одоо тэр үеэс бий болгож эхэлж байсан. Тэгээд ялангуяа сүүлийн одоо 2016 оноос хойш юу олон улсын хөдөлмөрийн байгууллага байдаг шүү дээ. ILO гэдэг International Labor ILO гэдэг олон улсын хөдөлмөрийн байгууллага гэж байгаа шүү дээ. Тэр хөдөлмөрийн байгууллагын тийм бизнесээ хөгжүүлэх гэсэн тийм нэртэй сургалтууд байд юм байлаа. Бүр стандартлсан. Тэр сургалтыг манай Монголд болохоор зэрэг энэ ер нь дэлхийн хэмжээнд бол нэг 300-аад багш байд юм байна л та тэр сургалтыг явуулдаг. Тэр ILO-гийн төвшөнд одоо ингээд сурагч болоод ингээд мэргэжсэн тийм мэргэжлэнгүүд бол дэлхийн хэмжээнд бол 300-аад байдгийг гэж би ойлгосон. Тэгээд тэрний нэг нь болохоор зэрэг Азид бол айгүй цөөхөн 2-3 хүн багш байд гинэ. Тэрний нэг нь дэрсэн чинь манай удирч зөвлөлд Монголын партнер байгууллагын удирч зөвлөлд байдаг Балхан сүрэн гэдэг хүн одоо тэр удирч тэр бизнесээ хөгжүүлэх гэсэн сургагч багш нь байсан байна л мастер багш нь Балхан сүрэн гэдэг хүн байж таараад тэгээд бид нар нөгөө энэ төслийг ингээ урд нь хэрэгжүүлээд байсан чинь яг хөө тэр амжилтанд хүрчээсэн. Гэхдээ яг тодорхой тийм төвшний амжилтанд бас хараахан хүрч чадахгүй байна. Тэгээ энэ төслөө улам сайжруулахын тулд яавал хэрэгтэй гэд Монголын талын
партнерын одоо өдөр зөвлөлтөд бид нар ингээд зөвлөж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр Болгонсран гэдэг хүн одоо энэ айлогийн хөтөлбөр ингээд бидэнд байгаад байдаг. Тэгээд ингээд энийг бол хэрэгжүүлэхэд бол боломжтой. Багш нь бий байна. Одоо сургууль мастер багш нь бий байна. Тэгээд бүхэл бүтэн одоо ёо сургалтын хөтөлбөр байгаа. Тэгээд бэлэн одоо тийм сургалтын номнууд байна. Одоо өчнөө одоо цаг зарцуулж ингээд хэвлүүлсэн тийм номнууд байгаа. Тэрийг бас ашиглаж болно гэдэг. Ингээд тэгсэн чинь яг хажууд ингээд мэрэгчлэн юм хийж байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд эн чинь бэлэн юм байгаа юм байна гэдэг. Ингээд бид нар ерөөсө 2016 оноос хойш бид нар ингээд тийм төрөлхийг хэрэгжүүлээгээд ингээд тэгээ энэ хугацаанд өнгөрсөн энэ хугацаанд ямар үр дүн гарсан гэхээр зэрэг бид нар одоо хоригдл зээлийн бүлгийг байгуулад одоо 200 гаруй одоо тийм хоригдл зээлийн бүлгүүд орон нутагт 10 хэдэн газар бол хоригдл зээлийн бүлгүүд бий болсон байгаа. Тэд нар яадаг вэ гэхээр тэр хоригдл зээлийн бүлгээсээ нөгөө нэг тэд нар чинь нөгөө ашиг нь ингээд нэмэгдээд идэг байхгүй. Багуугаар ингээд мөнгөө нэмэл ингээд ашиг нь нэмэгдээд идэг. Нөгөө орлого нь нэмэгдээд идэг. Тэгээд тэрүүгээр яадаг вэ гэхээр зэрэг бичил бизнесээ одоо өөрсдийнхөө бизнесийг одоо санхүүжүүлдэг. Тэгээд хэрвээ одоо тэр мөнгө нь хүрэхгүй хүрэлцээ мутамаа гэх юм бол орон нутгийнхээс засгийн ярьж агаад тэр үед чинь нөгөө нэг хөгжлийн сан гэдэг хөгжлийн хөтөлбөрийн сан энтер гэдэг бизнес дэмжих сан энтер гэдэг орон нутагт байдаг гэсэн багхгүй тухайн үед. Тэгээд тэр сангаасаа бол ингээд хэрвээ одоо чиний одоо хүсэж ирсэн хийгээсэн тэр ийм бүтээгдэхүүн одоо би ийм бизнес юмээр ингэж энийг энэ үр дүндээ бид нар хөрмөн гэсэн тийм шалгуур үзүүлэлттэй бичиж чаддаг болчихсон тийм хүмүүс байх юм бол тэр сангаасаа ингээд орон нутгийнхаа хөгжлийн сангаасаа бас зээл авах тийм хөнгөлөлттэй тийм зээл авах тийм боломж бас тэр үед байжсэн байхгүй. Тэгэхээр зэрэг нэг бол өөрийнхөө тэр хоригдл зээлийн бүлгээс санхүүжилттэй бүрдүүлнэ, бизнесийнхаа санхүүжил, аль эсвэл тэр хөгжлийнхаа сангаас орон нутгийн хөгжлийн сангаас бас тийм зээл хөтөлбөрт амрагдах тийм бас боломжтой байсан. Гэхдээ ямар хүмүүсийг тэр бид нар төсөлдөө бас ямар хүмүүсийг хамруулаач гэсэн тийм хүсэлтийг орон нутагт тавьжсэн байх хэрэг зэрэг манай тэр бизнесээ эхэл гэсэн хөтөлбөрт хамрагдаад сургалтанд хамрагдаад бизнесээ хөгжүүлэх гэсэн тийм сургалтанд хамрагдсан хүмүүсийг л хамруулсан их зүгээр шүү. Эдгээр бол өөрсдийнхөө бизнесийн нөгөө өргөдлийг хамгаалж чадах үс одоо төвшин төрсэн хүмүүс байгаа шүү гэдэг бид нар бол гаранттайгаар одоо бид нар баталчаад дээ шүү. Тэд нар чинь ийм сургалтынх нь нөгөө нэг сертификаттай болсон хүмүүс байгаа гэдэг. Тэгэд бид нар ингэж нөлөөлөөд тэгээд тэр хүмүүстэй бас тэр сангаас нь бас хөтөлбөрт нь хамрагдаад хөнгөлөлттэй зээлд хамрагдчихсан байхгүй. Тэрний ачаар яасан бэ гэхээр тэр 300-аад одоо шинэ бизнес 12 орон нутагт бол бий болсон байгаа. Одоо бизнес бий болсон. Тэрнээс гадна одоо уг нь бий болчихсон бизнес нь улам цаашаага хөгжөөд одоо орлого нь нэмэгдсэн одоо бүтээгдэхүүнийх нь чанар тэгээд бүтээгдэхүүнийх нь хэмжээ энэ төр одоо дээшилсэн энэ 412 компани байгаа байхгүй. Тэгээ энэ бол манай энэ төслийн одоо үр дүн сүүлд одоо хэрэгжсэн төслийн үр дүн. Тэгээ тэрнээс гадна бас одоо 12 орон нутагт бол бизнесийн одоо мэрэгчлэнүүд бизнесийн одоо багш нар одоо бэлтгэгдсэн байгаа. Одоо бизнесээ хөгжүүл бизнесээ одоо хөгжүүлэх гэсэн бизнесээ эхэл бизнесээ хэрхэн яаж одоо хөгжүүлэх гэсэн ийм сургалтын одоо багш нар бэлтгэгдсэн байж байгаа. Тэд нар болохоор зэрэг үнэхээр одоо аягүй сайн тийм ажилдаг болцсон хүчин бол одоо 12 орон нутагт бий болсон байгаа. Тэгээд эдгээр бол одоо орон нутгаа хөгжүүлэхэд бол одоо бэлэн одоо тийм мэрэгчлээ тийм мондог болгосон хүчин байгаа тийм. Тэгээд зөвхөн тэд нар одоо тэр хин хэрвээ одоо би багш болыг гэх юм бол одоо бид нартай хандаад бизнесийн тэр сургалтанд бол хамрагдахад бол бэлэн байгаа. Тэгээд одоо бид нар сүүлийн үед одоо евро их орж ийн гэхээр зэрэг манайд болохоор зэрэг хүмүүс болохоор зэрэг монголчууд ягаад ч нөгөө нэг
nomadic соёлтой болохоор зэрэг нөгөө нүүдлийн соёлтой болохоор зэрэг айгүй тийм индивидуалист одоо өөрийнхөө ганцаараа Өөр ингээд ажиллах тийм айгүй тийм чадвардаг байхгүй тэрүүгээр хамтарч ажиллахыгаар болохоор жоохон тийм дутмаг сулвтар тэгээд бид нарт болохоор юу хэрэгтэй байна гэхээр зэрэг бид нарт одоо бизнес томруулах шаардлагатай бизнесээ томруулахын тулд яах хэрэгтэй гэхээр зэрэг хамтарч ажиллах хамтрах биеинтэйгээ хоршиж хамтарч ажиллах биеийнхээ ажиллагааг үйл ажиллагааг дэмжихтэй тэгжээж бид нар ингээд одоо өөрийнхөө бизнесийг одоо томруулах тийм боломж өргөжүүлэх тийм боломж маш их байгаа хгүй юу. Тийм хэрэгцээ бол айгүй хэрэгцээ шаардлага бол маш их байгаа. Тэгээ хамтарч ажиллах тийм бид нар хамтарч ажиллах тийм чадвараа одоо бэхжүүл сайжруулах хэрэгтэй санагдаж байна. Тэгээд тэрнээс гадна бас бид нарт бол айгүйх тийм хүнд хэцүү байдал үүсэж байгаа. Яагаад ингэ үүсэж байна гэхээр зэрэг одоо энэ юуны байгалийн одоо өөрчлөлт их болж штэ. Яг байгаль орчин одоо тэр нөгөө climate гэж шивдэг лээ. Нөгөө уур амьсгалын өөрчлөлт айгүйх ингээд болж байгаа байхгүй юу? Сүүлийн одоо хэдэн жилүүдэд 10 жилүүдэд айгүйх мэдрэгдэж байна. Монголд бол ган бол айгүйх 100 болохоор зэрэг ган болоод байдаг. Айгүйх хуурайшил айгүйхтэй байдаг. Тэгээ өвөл болохоор зэрэг айгүйх нөгөө зуд бол ойрхон одоо зуд их болж байна. Тэр нь яаж яана гэхээр зэрэг одоо ингээд мал их өгч जैन их олноор өгч जैन. Тэгээд байгальтайгаа одоо зохицож амьдрах байгалыг одоо байгалийн одоо хайрлж хамгаалах асуудал бол айгүйх ингээд шаардлагатай болж эхэлж байна. Тэгэхээр тэр мэртайгаа одоо уялдуулсан энэ бизнесийг одоо хэрэгжүүлэх нь хэрэгтэй юм байна гэдэг бол бид нарт ингээд өдрөөс өдөрт ингээд ажиглагдаж ингээд мэдэгдээд байгаа байхгүй. Тэгээд тэрнтэй байгальтайгаа ингээд зогсож амьдрах хажуугаар нь бизнесээ ингээд хөгжүүлэхэд одоо юу хэрэгтэй вэ гэхээр зэрэг бид нарт хорчоог одоо өргөнөөр одоо бий болгох. Тэгээд хүчирхэг хоршоонуудыг бий болгох. Тэгээд энэ дайнд болохоор зэрэг энэ 100 хоршооны одоо хоршоог 1800-аад оноос 1700-800-аас эхлээд ингээд хоршоо гэдгийг одоо байгуулж ирсэн байлээ. Тэгээд тухайн үед яагаад тэгжсэн бэ гэхээр зэрэг ингээд одоо жишээлбэл айгүй олон үнэтэй айл ба штэ. Бид нар болохоор зэрэг нөгөө үнэнийхээ сүг одоо хэрглэж амжихгүй ингээ муудаад ингээ илүү гараад ингээ хайдаг байсан бол яадаг байсан гэхээр зэрэг ер нь хүмүүс хоорондоо ярьж байгаад энэ сүгээ ингээд хайжсны оронд хэдүүлээ ингээ сүгэнийхээ зэрэг ингээд нийлүүлж байгаад ингээд энийгээр бүтээлчгүй байгуулъя боловсруулъя. Тэгээд хоршоо гэдэг юм байгуулъя хоршиж ажиллая гэж ингэж яагаад тэгээд ингээд аюулгүй том шүүний хоршоонууд том хоршоонууд тэгээ махны одоо хоршоонууд махыг ингээд нэтлж махаар бүтээгдэхүүн их хоршоонууд гэдэг ингээд аюулгүй том нүсэр тийм хоршоонууд бий болоод тэрнийх нь одоо үргэлж нь одоо хүртэл ажиллаж байгаа байхгүй. Одоо жишээлбэл буугшна гэдэг энэ том эдний хамгийн том одоо супермаркет байдаг. Хот болгонд байдаг. Хот болгонд өчнөө төчнөөрөө байдаг. Brooksn гэдэг нэртэй тийм орчин байдаг байхгүй. Quickly Brooksn гэдэг. Тэр болохоор зэрэг ингээд бүх юмнуудаа ингээд хошоонуудаас ингээд худалдаж авдаг тийм. Хошоонуудыг ингээд борлуулдаг шүү дээ. Хошоонуудыг юу яадаг? Хошооны юмыг ингээд худалдаж аваад тэрийг нэг хэрэглэгчид хөргөдөг. Тийм одоо зохион байгуулалтаагаар ингээд айгүйх амжилттай хэрэгжсэн тийм туршлагууд айгүйх байгаа хгүй. Тийм хэлбэрээр одоо манайхын хошоонуудыг Монголд хэрэгжүүлье гэж ингэж бодоод байгаа. Тэгээд бид нар энэ ч бол нөгөө нэг СИСУ гэж байгуулга байгаа гэсэн шүү дээ. Тэнд бол 300 гишүүн байгууллагатай байхгүй тэгээд СИСУ байгуулга. Тэгэхээр тэд нар бүгдээрээ одоо бид нар бас ийм хөгжлийн хөтөлбөр хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлээ гэсэн тийм бодолтой явж байгаа шүү дээ тэр хүмүүс чинь. Тэр байгууллагууд чинь. Тэгэхээр зэрэг айгүй хөрсөлтөө өгтэй. Тэгээд төслийг одоо хэрхэн яаж бичиж боловсруулах бол айгүй хүнд асуудал. Тийм байна. Тэгээд өрсөлдөө өгтэй болохоор зэрэг бид нар 2 жил бид нар төсөл бишэл оролдоод арай гэж сая 2 жилийн дараа 3-4 хөтөлбөр төсөл өргөдөл бичсэний дараа
Тэгээд нөгөө хүлээж авахгүй муу байна, дутуу байна, энэ дурмаг байна гэж шүүн жил авсаар байгаа. Тэгээд сүүлд нь болохоор зэрэг нэг арай биш нэг Тэнцээд. сая короны доторх төслийг бичээд тэгээд тэнцээд арай гэж нэг сая корон авсан байхгүй юу? Сая энэ өнгөрсөн энэ үйл. Тэгээд одоо манад ингээ 9 газар загвар хошоо одоо байгуулахаар ингээ зориод эхэлсэн байгаа Монгол. Ямар тэгээд сайхан. 9 сургууль багшийг бэлдээд тэгээд энэ хөдөө аж ахуйн хоршоотой бид нар самтаж байгаа Монголд тийм. Тэгээд манай партнер байгууллага нийгмийн түншлэлийн сүлжээ гэдэг байгууллага байгаа. Нийгмийн түншлэлийн сүлжээ тэгээд Монголын одоо хамтрах тийм байгууллагатайгаа хамтраад 9 газар сургагч багшийг бэлдээд нөгөө урд нь ажиллаж исэн газрууд байгаа шүү дээ. Тэрнтэй одоо тэд нарыгаа бэлдээд тэд нар Монгол орон нутгаар байгаа ячингуудаа орон нутгийнхаа засаг захиргаатай гэрээр байгуулад хамтын ажиллагааны гэрээр байгуулад тэгээд сургалтуудыг одоо явуулж байгаа. Ямар сайхан. Хоршоо байгууллаа гэсэн сонирхож байгаа хүмүүст нь зориулаад сургалтууд явуулж байгаа. Хоршооны талаар сургалтууд явуулж байгаа. Тэгээд тэр аль болохоор зэрэг хамтын хүчээр тэр хоршоогоо байгуулах, тэгээд арчилсан одоо засаглалтай тэгээд хүн болгон оролцох ёстой. Дээрээсээ доороос дээшээ удирдлагатай ийм хоршоонд байгуулах, шударга арчлын бүх юмыг одоо нээлттэйгээр одоо хийх тийм хоршоонуудыг байгуулахаар одоо ажиллаж хийж байгаа. Ямар сайхан мэдээ вэ. Та нарын маань энэ нэг хүчин зүтгэл Монгол руугаа оруулж байгаа энэ нэг зөв, зохистой, цэгцтэй хүн болгоны хүсэж байгаа энэ үр нь одоо бүр ингээд олон жилийн явцад ингээд цэцэглээд хөгжөөд олон салбарлуу явсан биш үү булгаа хичээ. Тэгээд энэ нэг сайхан үйл ажиллагааг тэр болгон хүмүүс мэддэггүй. Бид нар одоо мэдхгүй шүү дээ ажиллаа хийгээд гэр орноо ингээд цэцгээд ядаж яваа хүмүүс ч гэхдээ та нарын маань энэ 30-аад жилийн тасралтгүй хүчин зүтгэлийн үр дүнд Монголд одоо тийм сайхан одоо бидний ганц хүсэж байгаа юм чинь энэ ардчлалд гараад бидний ч одоо нөгөө хоршоотой байсан, хөршийн холбоо гэж байсан сайхан зүйлүүд чинь 30 жилийн дотор нүдэн дээр ингээд харж байгаа хэдүүлээ ингээд уусаад алга болчихлоо шүү дээ. Буцаад тэрийгээ бид нар нэхэмжлээд шудраг ёс гэж юу юм, шудрагал байх юм бол эрх тэгш байх юм байна. Эрх тэгш байх юм бол хүмүүс баян хоосны ялгаа бага юм байна. Гих мэдчихсэн. Тэгэхээр яг хүмүүсийн хүсэж байгаа тэр сайхан зүйлийг хийж агаад та нартаа маш их баярлалаа. За баярлж байна. Тэгээд өөр асуусан байна уу? Айгуу гоё. Манай монголчууд чинь айгуу чадварлагч ер нь залуучууд. Айгуу ажилласаг. Тэгээд Монголд болохоор зэрэг салин малин муу эдэн шүү байгаа. Тэгээд ихэнх залуучууд чинь гадаад ажиллах сонирхолтой. Тэгээд өөрийнхөө одоо ажиллах юугаа чадвараа гадаадд их гаргаж ийн гэж боддог шүү. Одоо Америкт аягүй болон хүмүүс ажиллаж байна. Солонгост хүмүүс их ажиллаж байна тийм. Тэгээд үнэндээ их юм бол манайхан чинь аягүй тийм чадварлаг ажилласан хүмүүс юм шиг байгаа юм. Гэхдээ нөгөө Монголд болохоор зэрэг нөгөө цалин мотой болохоор зэрэг тэгэл бас тэр өөрийгөө нөгөө сорч чадахгүй. Тэгэл өөр юм ингээл юу яагаад гадаадд байх юм бол би одоо ингэж ажиллана эсвэл би ийм тэр бага ямаас хүн ер нь юмыг ингээд дандаа годохгүйгээр бага ямаас ингээд Монголд ч гэсэн жоохон үр дүн гарч ирсэн ч гэсэн тэрэндээ одоо баярлаад тэр үр дүн дээр тулгуурлаад улам өндөр амжилт руу ингээд бага багаар ажимадмаар явахаа хүмүүс одоо бодохгүй аль болохоор геогийн ч айгүй том амжилтанд хүрчих гээд байдгийн шиг санагдаад байгаа надад. Тууштай баймаар байгаа тийм ээ. Тууштай нийгэмний төлөө тууштай одоо тууштай өдөр болгон баг багаар ингээд хийгээд яваад байх юм бол нэг мэтгэд амжилтанд хүрдэм шүү гэдгийг л хүн өөртөө харуулах зүгээр юмсан санагдаад байгаа. Харин тийм ээ. Гадна байгаа бид нар хажуу талаас нь харж байгаа болохоор биднэрт алдаа оноо хоёр нь хоёулаа зэрэг харагдаад тэгээд их одоо олон давтамжтай алдаад ахаар өөрөө ирэхгүй л хилчмээр санагдаад сэтгэл зүрх шимшрээд л байдаг л да. Тэгээд бид нар ингээд зүгээр сууж байхад та маань бол ингээд
Монголд зүгээр яагаас болж байгаа гэж үгүй л байлгүй. Зүгээр байгаа гэж Монгол хэлгээд. хайртай хүмүүсийг цоглуулаад дайн Монголын нийгэмлэг гэж байгуулаад тэгээд бүр Монгол тайртай гадаадын гэдэг хүмүүс таны энэ байгуулсан юм дээр сайхан цоглорсон биш. Тэгээ энэ одоо үйл ажиллагааг явуулсан. Одоо та юунд дайнд маань хэдэн Монгол байдаг вэ? Их цөөхөн Монгол байдаг гэсэн. Та нар маань хоорондоо Цөөхөн. Миний бодлоор болохоор зэрэг энэ хүүхэд мөнхөд бүх юунуудаа ингээд цоолох юм бол нэг 70-80 хүн байна уу юу гэдэг л бодлого байхгүй тий. Цөөхөн тэгээд тэгтээ ингээд ганцхан Копенгагенд байхгүй шүү дээ. Олон хотуудад ингээд байгаа. Тэгээд бид нар болохоор зэрэг манай монголчууд бас манай ажлыг дэмждэг. Тэгээд ихэнх нь яг манай нийгэмлэгийн гишүүдийн ихэнх нь дайнууд л та. Тий. Энд байгаа монголчууд маань дэмжиж бас өөрсдөө бишүүнээр энэ орж байгаа. Ороод бас нэлээд хэдэн жил болж байгаа хүмүүс ч байна тийм. Тэгээд эхний үед нөгөө юуг нэгсээ ойлгохгүй ямар зорилготой яах гээд байгааг нь мэддэхгүй энэ тэр ойлгодгүй дэсэн шиг байл л дээ. Тэгээ одоо нас ерөнхийдөө ямар ажил хийгээд байгаа гэдгийг бас ойлгож эхэлж байгаа юм шиг байна тийм. Энд чи 91 хүмүүс чинь бараг 90-ад оны сүүлээс эхлээл нэг хүмүүс анх энэ чи ирж эхэлсэн шүү дээ тийм. Бараг 2000-ад оноос ихсэн болов гэж бодож шүү дээ тийм. Тийм байна. Тэгээд танай Шведээс манай Шведд хэдэн оноос эхэлсэн. Хэдэн оноос эхэлж хүмүүс ирж эхэлж ирсэн Швед рүү ер нь. Одоо бараг 20 жил болж байна нөгөө. За одоо нэг тий энд байгаа нэгэн хуучны гэж хүмүүс хэлэх хүмүүс нэг 20-23 4 жилийн өмнө юм уу? Тийм баг тий гэж ярьж. Энд бас тэр 20 жилийн өмнөөс л эхлээд бас хүмүүс ирж эхэлж ирсэн байхгүй тий. Тэгээд сөөхөн энэ дайнаас ч айгүй хатуу бодлоо шүү дээ. Монголчууд гаднаас хүмүүсийг оруулахад жоохон дургу. Тэгээд жоохон хатуу бодлого барьсны үүднээс бас эднэр бас гайгүй яваад байгаа. Танаа Швед чинь дэндээ олон хүмүүсийг гаднаахныг оруулсан юм шиг байл шүү дээ тий. Манай Швед ч бүр одоо өмнө байсан жилүүдээс бүхий л зүйлс хууль за тэгээд яг амьдрал дээр биднэрт мэдэгдэж байгаа энгийн хүмүүст мэдэгдэж байгаа зүйлс нь бол нэлээд бүх зүйлээрээ нэлээд өмнөх жилүүдийгээ бодоход одоо бүндэрч байгаа гэх үү. Тэгээд зөвхөн монголчууд гэхдээ албан бус тоогоор 15,000 элчин сайдын тийм үү. 12-15 болсон юм уу? Тэгэхээр чинь ингээд орж гарч байгаагаагаа нийлээл тийм олон зөвхөн монголчууд тийм тэгэл өөр бусад орнуудаас ч маш олон байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тийм шүү дээ тийм. Өөр орнуудаас өчнөө байгаа тийм. Өчнөө байж байгаа. Тийм. Дайн тарин сая дөө нөгөө их хэлний өдрөлгөөр нэг очичоод ирэхэд бодлого их сайтай тэгээд дайн улсаас авах юм маш их байдаг гэд цэнтгүү маань ярьж исэн. Тэгээд бас их тийм цэвэр цэмцгэр анх очсон сэтгэл нэг тийм хүмүүс нь жоохон хямсгардуу юм уу да. Тийм байна уу. Тэгээ санагчна. Тий гэж анхны сэтгэл тэгж тэр танаа Шведээс арай өөр байна уу тий? Манай Шведээс бус өдөр маань хор бараатай даруухан сайхан усад юм санагдтыг надад Шведд. Энийгээд хей таньдагч байсан хамаагүй даруухан сайхан аштай усад юм шиг санагдтыг. Дайнууд тийм биш байна уу? Одоо нөгөө цухасхан дайнуудтай олон жил байсан болохоор би одоо ямархан байдгийг одоо ойлгох байсан шүү дээ. Цухасхан тэгээ буугаад мартахын хооронд тэгж санагдчихсэн. Та маа бол одоо бүр ингэж суурьж хүмүүс чинь бол мэдээж ойлголтууд нь өөр байна. Би өөр дээрээс мэдэхгүй надад бараг нутагтаа байгаа ч юм шиг санагдаад байгаа юм чинь. Тэгээд таны хувьд одоо тэгнэ. За хаяа би таны сайхан бага насыг сонирхож байна. За тэр өсвөр наснд 67 онд ингээд Монголоосоо гараад ингээд нилээ удсан байна. Тэр сайхан ингээд Монголынхаа төлөө зүрх цогцолоод ингээд бүх үйлдэлээ дайнд амьдарч байгаа мөртлөө бүх ингээд бодож байгаа санаж байгаа зүйлсүүд нь Монгол руугаа чиглээд явж явах энэ сайхан охиныг өсгөж хүмүүжүүлсэн аав ээж эмээ өвөө тэр талаараа хайдаад орсон. Тэгээ манай аав болохоор зохны хүнэлтэй. Тэгээд тийм өнчин яг мэдээж манай Монголын дээр үеийн хүмүүс чинь жоохон хэцүү амьдралтай байсан шүү дээ. Өдөө өссөн тэгээд ганцхан ээж нь байдаг байсан. Аав нь одоо хаашаа чинь нэг евро урд зүг рүү тэр төвдөн үеийн орсон шиг байгаа. Тийм бас мэддэгтэй тийм хүн байсан. Тэгээд урд зүг рүү явал тэгэл алга болсон сорогтой.
Тэгээ тэрийг тэднэрийгээ тэр үед чинь дээр үед чинь тэгж ийш тийшээгаа явж нэг нэгээ ирэх тийм боломж байхгүй. Тэгээд ээжтэйгээ олон хүүхдүүд дандаа ихэнх нь эрэгтэйчүүд хоёр эгчтэй тэгээд бүгдээр бус таван эрэгтэйтэй юм 7 хүүхдтэй айлын багаас хоёр дахь нь байсан байхгүй. Манай тэгээд манай аав багада бүр ингээд нөгөө юу манай аав ихээр сони мэрдэн штэ 3 4 настай багт нь хүмүүс нэ төрсөн өдрийнх нь бэлэг гэж юу ганс өгчээсэн гинэ. Ганс бэлэг гэжсэн гинэ. Тэгээд манай аав чинь нөгөө нэг ирж байгаа хүмүүсийг ингээд хараад гансыг юун тэр гэлтийг мэдж байгаа штэ. Тэгээд нэг юм хийгээд ингээд татаад өгдөм байна гэ. Тэгээд туулааны басыг хийж байгаа. Тэгээд татчихсан гэсэн. Тэгээд манай аавтыг жирдэг байсан. Тэгээд айгу хүүтэн тэгээд хүүтэн болохоор яадгүй гэхээр зэрэг нөгөө малын нөгөө шээсэнд ингээд хүлээд дулаасалдаг байсан гэсэн шүү дээ. Тийм завхан голын эриг хавцаа тэгж өсчихсэн байла багнасаа өнгөрөөсөн. Тэгээд манай аав болохоор зэрэг сүлдээ тэр намын сургууль гэж байдаг байлаа. Намын сургуульд ороод тэгээд тэнцэнээс яваад Оросд коммунист намын дэс сургуульд яваад тийм коммунист орн байсан чинь тэгж яваад тэгээ манай аав чинь тэр аймгийн намын хорооны дарга маргаар олон аймгийн намын хорооны даргаар багаас залуу насаас тэгж ажиллаж ирсэн. Түүхтэй тэгээ манай ээж болохоор зэрэг тийм урлагтыг сонирхолтой, урлагийн их авьяастай тийм хүн байсан, гоё дуулдаг. Тэгээд аавыг одоо хаана явна тэрийг дагаж яваад тэгээ өөрийнхөө одоо авьяасыг хөгжүүлэхэд бол анхаарлаа тавьж чадаагүй. Тэрэндээ бас жоохон харамсдаг байсан. Тэгээд цэргийн ансамбл залуугасаа ороод тэгээд 50 эдэн оноос хойш цэргийн ансамблд байж байгаа. Тэгээ аавыг дагаад иш тишээгаа ингээд нааш тийшээ яваа. Тэгээ сүүлдээ 67 онд манай аав элчин сайдаар томилогдоод тэгээ чехад анх ирж ирсэн. Тэгээ олон жил дипломат албанд явсан да. Тэрнээс хойш 67 оноос хойш одоо 90 хэдэн он хүртэл гадаад харилцааны яамд ажиллаж ирсэн. Гадаад харилцааны системд ажиллаж ирсэн манай аав. Урд нь болохоор зэрэг төв хорооны системд бас ажиллаж ирсэн. Яг нэг намын хорооны нөгөө улсын депутат нэтэр гэж байдаг байсан билүү. Тийм депутат байсан тэр дээр үед намайг жоохон бахад тэгээд хуралд тэр намын бүгд хуралмурл гэл тийм үндийг орчихсон. Тэрийг би сандын тийм. Тэгээ манай аав ээж хоёр бол угаасаа тийм юу их ажилласан. Тэгээд ажлын төлөө одоо нөхөшсөн айгуу тийм сахилга бат өндөртэй. Тэгээд Монголынхаа ер нь манай тэр үеийн эцэг эхчүүд бүгд л тийм байсан дөө. Монголынхаа одоо сайн сайхны төлөө бүхий л амьдралаа зарцуулж ирсэн. Одоо нэг аймгаас нөгөө рүү одоо шилжиж намайг байхад бол айгүй олон газар ингэж 2 жил нэг газар байгаа л 2 жил нөгөө газар ингээл ингэж дандаа явж ирсэн. Тийм ажилсаг тийм ажилд нохогдож ирсэн тийм Монголынхаа төлөө одоо чин сэтгэлээсээ ажиллаж ирсэн сэхэтэн хүмүүс л нэг ахгүй манай аав ээж хоёр болохоор зэрэг тийм. Тэгээд бид нарыг болохоор зэрэг үнэн шударга ажлыг болохоор уус ажлыг давсыг ууслал ажлыг дуустал хийжээ гэж сургадаг байсан. Тэгээд bir багасаа ингээд тийм хөвжөлтөд очихгүй юу. Тийм. Тэгээд бас баг багтаа би чинь спиннерийн байгууллагатаас хийчихтэй. Ерөөсө багасаа манай тэр хүмүүжил тийм л байсан шүү дээ. Тэр одоо манай сургуулийн хүмүүжил манай нийгмийн одоо хүмүүжил тухайн үеийн хүмүүжил нь одоо надад бол нөлөөсөн гэж би бодож байна. Аав ээжигийн хүмүүжил бас нөлөөсөн. Тэгээд ер нь улсынхаа төлөө хүн ингэж ажиллах ёстой. Нэг нэгнийхээ төлөө олон нэгнийхээ төлөө нийт нэгнийхээ төлөө энэ гэж яддаг шүү дээ. Яг тийм яваагаар социализмын үед чинь бидний хүмүүжил хийсэн шүү дээ. Тэр хүмүүжил бол одоо надад үлсээр байгаа л энэний одоо үр дүн гэж би бас бодож байна.
социализмыг тэр чигээр нь муулаад иж болохгүй, социализмын дагууртай талууд зөндөө байсан тий. Зөндөө байсан. Одоо Тий. буцаад социализмаас авахыг аваад тэгээд цаашаа явъя л гэдэг нь шүү дээ. Ер нь бол. Тий. Социализмд бол сайхан юм зөндөө байсан. Хайхан нь зөндөө байсан. Тийм тэгээд сайн юм бас бид нар авч ашиглах хэрэгтэй санагдаад байгаа. Гэтэ мэдээж бүгдийг ингээд аваад хэрэгжүүлнэ гэдэг бол өнөөдөр бол худлаа л та. Тийм. Тэгээд нэгэнтэй л одоо капиталист замаар явж байгаа юм чинь ямар ч байсан гэсэн хүн бол яг сайн хүн болохын төлөө хүүхдүүдэд бүгдийг нь одоо сайн хүн бүтээхийн төлөө бүгдээр эцэг эхийг анхаарах хэрэгтэй. Сайн нэгэн бүтээхийн төлөө одоо хүүхэд багчууд том хүн одоо юу гэдэг бүгдээрээ сайн нийгмийг төлөө хүмүүнлэг сайн одоо нийгмийг бүтээхийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй санагдчихжээ. Тэгээд хүн бол өөрийгөө ингээ хуваад хичээхгүйгээр нийтийнхээ төлөө нийт нэгийнхээ төлөө ингэж ажиллахыг одоо би үргэж одоо хүсэж байдаг. Тэгээд бүх одоо сонсож байгаа бүх хүмүүсээс энэ ажлыг одоо улам цаашаа хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ хамтарч ажиллацгаая гэдэг өөрийг одоо дэвшүүлмээрээ. Харин би таныг яг олон түмэнд юу гэж хитээсэ гэж бодож ирсэн та яг хэлжтэй нэрээ тийм. Бүгдөө хамтраад нэгдэн гэдэг чинь өөр асар их хүч байгаа шүү дээ. Олон хүний оюун санаа нэгдээд ирэхээр бүтээхгүй чадахгүй зүйл гэж үл байхгүй. Тэрнийг бол бидний өвөг дээдс аав ээжүүд бүгдөө нийгмийнхаа бүх салбарт биднэрт харуулсаар ирсэн. Одоо бидний цааш нь гүйцэтгэх үүрэг биднэрт ирчээд байна. Тий. Тэгээд ер нь гадаад байгаа монголчууд ч гэсэн ингээд нийлж байгаад ингээд гоё сурсан мэдснээ одоо монголчуудаа зааж өгөх юм боломжууд бол зөндөө байна шүү дээ. Бас хэрэгцээ ч байна тий. Тэгээ бүгдээрээ хэрхэн яаж хамтарч ажиллах уу, яаж биенийгээ дэмжих үү гэдгээс бодолцол асуудал юм санагдаж байна тий. Тэр хоорондоо сайхан ойлголцоод ярих юм бол одоо Скандинавын орн гэж тэгтэл бид хэд чинь маш ойрхон байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд хоорондоо ингээд нэгдэхэд бол үйл ажиллагаагаа нэгдэхэд бол биднэрт болохгүй юм байхгүй. Элчин сайдын яамнаас анх удаа зохион байгуулад бид тэр хідэн чандад бишээ Скандинавын орнуудад байгаа хүмүүсээ уурхад танигаа тэр өдөр анх харж ирсэн. Гоё байсан шүү дээ. Бид нар бас уулзаад би нэг ийм хүмүүс байдсан байна гэдгийг бидээд бид нарыг уулзсан одоо элчин сайдын яамны энэ арга хэмжээнд бол би их талархаж байгаа. Тэгээд хэрвээ бид нарыг өөрөөгөө бол бид нар бидний энийг мэдхгүй л хийж байгаа шүү дээ. Хэлээд юм. Тэгээд бид нар чинь ингээд хамтраад одоо ажиллаад чи бас нэг өөр нэг хүнтэй ирээд энэ хэлний өдөрт бас ирчихсэн шүү дээ тийм. Данч тэр үед нь би нэг уулзаж амжаагүй би чинь нэг эмнэлгээр явж исэн учраас тэрийг бас шамтай уулзах тийм боломж байгаагүй тийм. Тэгээд дараа нь тэгээд ирэх юм бол манайхаар ирээрээ зочлоорой тэгээд тэгэлгүй яах вэ? хэдүүлээ тухтай юу гэдэг лээ. Тав тухтай одоо хамтарч яаж ажиллах уу, биеинтэйгээ яаж биенийг одоо яаж дэмжих үү, биеинтэйгээ яаж хамтарч ажиллах уу гэдгийг дараа нь ярьж болно шүү дээ. Тав тухтай тийм. Яг үнэ. Тийм. Тэгэхээр өөрийнхөө амьдралын бүхий л цаг хугацааг эх орлогоо чиглүүлсэн, бүр бодит үйлдэл болгосон, бодит үр дүн гаргасан ямар олон гэр бүлүүдэд одоо тэр үр дүн хүрсэн. Тэгээ хамтарч нэгдэх өөрөө хөдөлмөрлөн гэдэг чинь хөдөлмөрлөл хүнийг бий болгох гэл бид нар багасаа л ярьдаг. Тэгээ тэр бүх зүйлийг ингээд Монголдо нэвтрүүлээд Монголд хайртай дайн хүмүүсийг цуглуулад бүл болгоод хийж байгаа ажлаар нь олон дэлхийгээр тархан суусан бүх монголчуудынхаа өмнөөс их нутагтаа амьдарч байгаа монголчуудынхаа өмнөөс болоод тэр нөгөө та нарын маань оруулсан төсөлд хувь нэмрийг нь биеэрээ үнэлсэн бүх өрх гэрүүдийн өмнөөс дүүн үнэхээр нин гүн талархаж байгаагаа дамжуулж байна. За баярлалаа. Одоо намайг энэ сонирхолтой ярилцлаганд чиш их гоё нэвтрүүл хийгээд идэв ба шүү дээ. Олон хүнийг хамруулсан 91 хүнийг хамруулад 91 хүнтэй ярилцлага хийгээд монголчуудаа ингээд тарааж түгэж байгаа юм байна. Тэр ажил чинь бас их гоё ажил юм шиг санагдчихэ. Тэгээд энэ ажиллагаагаа улам одоо өргөжүүлээд улам одоо сонирхолтой сэдвүүдийг хөдөөд сонирхолтой хүмүүсийг хамруулад ярилцлага аваад
Тэгээд энэ нь ингээд сургамж болоод ирээдүйн залуучууд, түүхтүүд, залуучууд одоо өнөөгийн хүмүүс энтерт эн чинь цаашаа гоё мэдээлэл болоод төрөх юм бол тэр хүмүүст бас тэр чигээрээ бас энэ утгаараа бас хүмүүсийн сэтгүүд бас нөлөөлж байгаа гэж бодож байна. Тийм тэгээд хүмүүсийг бас өөрчлөхэд хүмүүсийг одоо сайхан нийгмийг одоо бүтээхэд бол энэ ажил чинь бас эерэг нөлөөтэй гэж үзэж байна. Тийм учраас одоо чиний ажилд улам их амжилтыг хүсье. Тэгээ энэ ажлаа одоо улам сайхан хөгжүүлээд тэгээд хөгжүүлээрэй гэж хүсье. Тийм. Баярлалаа Батгаагч. За. Баялаа нэг сайхан яг эд гатын дээр гэж суугаад тарих зүрх сэтгэл ингээд өөрөө ирэхгүй дулаацж байгаа юм шиг тийм сайхан хөөрөлдөөн боллоо. Тэгээд таныхаа хийж байгаа ажилд нь Монгол их орон суугаа олон салбараар хийж байгаа энэ олон төслүүдэд нь олон жил хамтарч ажилласан дайны нийгэмлэгийн хамт олонд нь хамгийн сайхан бүхнийг хүсье өрөө. За баярлалаа. Удахгүй тэгээд хоёулаа сайхан цаг хугацаанд уулзаад сайхан хөрөлдөхийг бас дахин хүсье гэж. За баярлалаа. Сайхан амлаарай. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.